Математикийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн 2025 оны 20 дугаар хагас жилийн ажлын тайлан. Математикийн мэргэжлийн хөгжлийн бүлэгт бага ангийн багш нар болон математикийн багш нар хамтран ажиллаж байна. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ дараах төлөвлөгөө гарган ажиллалаа. Математикийн мэргэжлийн хөгжлийн бүлэг нь сурагчдын логик сэтгэлгээ, бүтээлч бодолд, бодлого бодох сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээлч ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. 2025 оны хагас жилд хийгдсэн ажлуудаас дурдвал математик сонгон, битмитэй бодлого, аахаа тэмцээн, бооцоод бодлого, нэг анги, нэг бүтээлч ажил аяныг өрнүүлж ажиллалаа. Битмитэй бодлого нь бага анги, дунд анги, ахлах анги, багш нар гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж, сурагчдын бодох хурд 20-30% нэмэгдсэн. Өдөр бүр бодлого бодох дадалд хэвшиж, бага дунд ахлах ангийн сурагчдын математикийн хичээлд ахицгарч байна. Бооцоод бодлогыг зохион байгуулж явуулснаар сурагчдын сэтгэн бодох чадвар болон богаар ажиллах чадварт ахиц гарч, бодлогыг дарааллын дагуу нэгт нэмбай эмэг цэгцтэй бүтээлчээр бодох чадвар нэмэгдэж, бодлого бодох хурд ахисан. Математикийн сонгоныг 2-3 дугаар ангийн сурагчдад хичээллүүлснээр математикийн ойлголтыг гүнзгийрүүлж, бодлогыг зөв үзэгцтэй бодох чөлөөтэй сэтгэх арга барилд суралцаж байна. 4-5 дугаар ангийн сурагчдад математикийн сонгон хичээллүүлснээр сурагчдын сэтгэлгээний хөгжил, бодол, задлан шинжлэх чадвар сайжирч, асуудлыг шат дараатайгаар шийдэх дадалтай болон танин мэдхийн асуудалд олон өнцгөөс хандах хандлага төлөвлөсөн. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж байна. Нэг анги, нэг бүтээлч ажил аяны хүрээнд дараах зорилгыг дэвшүүлэн ажиллалаа. Гарын доорх материал ашиглан бүтээлчээр сэтгэж, бусад анги хамт олноо үлгэрт дуурайлах болохгүй шинэлэг санааг түгээн дэлгэрүүлж ажлыг зохион байгуулж, аяны явцаас дурдвал 4-ийн Б, 7-гийн Г, 2-ийн А, 10-ийн Б ангиуд нь дээрх ажлыг зохион байгууллаа. Аяны үр дүнгээс дурдвал аян нь 11 сарын 25-ны өдрөөс эхлэн үргэлжилж буй аянд 6 анги 180 гаруй сурагчид хамрагдаж, тэд сургуультай ээлтэй бүтээлч ажлуудыг санаачилан хэрэгжүүлж, аяндаа идэвхтэй оролцсон бусад ангиа урайлан дуудаж байна. Мөн 1-2 дугаар ангийн хөгжөөнд сэнгэнт аахаа тэмцээнийг зохион байгууллаа. Энэ аяны тэмцээнийг зохион байгуулснаар сурагчдын математикийн хичээлийн ойлгож, судлах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, даалгавар хийх зөв сонирхол хэрэгцээнд ахиц гарсан. Мөн сурагчдын чөлөө цагаараа бие биетэй хичээлийн холбогдлолтой сонирхолтой асуулт асууж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хандлага ажиглагдсан. Бүтээлч багш 2026 уралдааны 1-р шатанд дараах ажил зорилгын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж ажиллалаа. Мөн нэг багш нэг ээлжит хичээлийн үзэсгэлэн гаргалаа. Багаараа судалгаад хичээлийг зааж хэрэгжүүллээ. Мөн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хүндөвдөр бодлого бодож, бусдаа түгээн дэлгэрүүлж ажиллалаа. Дээрх хүндөвдөр бодлогыг бодсноор багш нар нь багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэн мөн бодлого бодох тархины дасгал болдог, амарсны дараа дарааж сэтгэл санаа сэргэдэг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Арангаа аймгийн математикийн багш нартаа Ц. Баярмаа багш нь элсэлтийн шалгалтын талаар болон өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлж онлайн уулзалт зохион байгууллаа. Мөн боловсролын газрын сорил 1-2-ийн материалыг бусад төвийн сургуулийн математикийн багш нартай хамтран боловсруулж ажилласан. Математикийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар нь 5 минутын шалгалтын аргыг хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх аргын зорилго нь шалгалтын дэвтэр ашигласнаар ээлжит болон нэгж хичээлийн онцлогоог үнэн бодиттой зөв хийж хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ. Мөн энэ аргын аргачлал нь дээрх аргын зорилго нь шалгалтын дэвтэр ашиглан ээлжит болон нэгж хичээлийн онцлогоог үнэн бодиттой зөв хийж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд оршино. Математикийн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ дээрх ажлуудаа дараах пэйж хуудасаараа бусдад түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.